үзэгчтэй шууд арчлал иргэдийн оролцоо нэвтрүүлэг эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол Улсын ерөнхийлөгчийн иргэдийн оролцоо эдийн засгийн бодлогын зөвлөх Ташдарч за мөн нийслэлийн иргэдийн оролцооны хэлтсийн дарга Баттуршин оролцож байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр бид нар иргэдийн оролцоо гэж яриад бол бас баггүй хугацаа өнгөрөөлөө. За ихэнх хүнд энэ бас шинэ юм шиг атлаа. Одоо бас тодорхой хэмжээний мэдлэгтэй мэдээлэлтэй болсон ийм нөхцөл байдал бид байна л та. Ер нь энэ иргэдийн оролцоо гэдэг маань чухам яг хэн хэрэгтэй юм бэ? Энэ талаар хэдүүлээ ярьж яриа эхлэе. 2008 онд Дэлхийн банкны хийсэн судалгаагаар одоо Жинек оцгол эзэн засгийн ярилцлага юм л да. Баян утгийн заагийн тэр үзүүлэлтээр Монголд 38% гарлаа. Энэ бол 2006 он буюу 2 жилийн өмнөөс 10 пунктээр нэгдсэн гэж тийм судалгаа гарч ирсэн. Тэгээ Жинек оцгол гэдэг маань одоо орлого ихтэй ухаан амын тодорхой хэсгийг орлого багтай хэсэгтэй харьцуулаад хоорондох ялгаа ямар нэг харагдах байхгүй. Тэгээд хамгийн одоо төгс тэгш байдал гэдэг нь болохоор коэффициент 0 гардаг. Тэгээд 0-аас 100% өгөх нь тэр хэмжээнд баян утгийн ялгаа нэмэгдэж явж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр 2012 онд манай зарим судлаачид бас энэ Жинек коэффициентийг судалж үзээд 45% бараад ирлээ гэж. Тэгэхээр ингээд ерөөсөө сүүлийн хэдэн жил нэг талаас эдийн засаг өсөж байдаг. Гэтэл нөгөө талд нь юу гэхээр баян утгийн ялгаа улам бүр нэмэгдэж байна. Тэгээд бага орлоготой хэсгийн одоо төдийлөн нэмэгдэхгүй өөрсдөө ингээд явж байгаа гэж тийм ээ. Энэ одоо иргэдийн оролцоо гэдэг маань хөгжлийг иргэдэд хүргэх гол арга зам юм аа. Ингээд олцож яж энэ хөгжил иргэдэг рүү артах юм, иргэдэг рүү хүрэх юм. Тийм санаараа байдаг. Их олон хүн улс орныг ингээд ухаантай, мэдлэгтэй, тэгээд их шатуутай хүмүүс удирдаад тэгээд сайхан хөгжөөл тэр хөгжлийнхэн үр шимээ ингээд ард түмэнд нь өөрөө нэр хайгүйгээр хурж ирээд ингээд явах хэрэгтэй гэж боддог. Гэтэл яг амьдрал дээр ингэж бодсноор хүмүүс ерөөсөө улс төр надад хамаагүй энэ бол тэр дараа нарын дээгүүр одоо мундаг хүмүүсийн одоо хийдэг эрхэлдэг ажил гэж боддог. Тэгээ би бол өөрийнхөө амьдралын одоо өнөөдрийнхөө өдөртөдийнхаа мэрэгжлийнхаа одоо тэр гэр бүлийнхаа тэр мэдгийг явах хэрэгтэй. Тэгээ ингээд улс орных нь улс төр нь ингээд эзэнгүүдэд ихэхийг аль ч улс орнд Америкт ч адилхан, Японд ч адилхан. Ерөөсөө хүмүүс улс төрийг ингээд хяналтаасаа гаргаад эхлэхээр зэрэг нөгөө авилгачид шудраг бус хүмүүс сайхан боломж гарч ирдэг. Тэгээд арчил өөрөө нэг их өрнөж шин чанартай зүйл. Тэрний хэрвээ амьдрал ядах бол арчил өөрөө утга учир алдаад эхэлдэг. Одоо ингээд би орой ирээд хөвгтдээ хоолой арчлын тухай бодох ямар ч чадваргүй болоод ирсэн. Тэгэхээр арчил маань өөрөө оршин тогтнохын тулд тэр нийтээрээ айтайхан шиг мэдээж бүгд одоо баян одоо алтан ваан тусад ордог болж чадахгүй. Тэгэхээр хүний амьдралд ядахтаа полицейтэй тийм одоо үр хөвгт үлддэггүй тийм орчин бүрдэх ёстой. Энэ орчин хэзээ яаж бүрдэх юм бэ гэхээр хүмүүс нь энэ улс төрчдийг үйл ажиллагаагийн бодлогыг нь хяналттай авч болохгүй байгаад нь зохих хэмжээний цэвэрлэл үзүүлж тийм ээ их хэмжээний тушаалаас нь зайлуулж ингэж улс орноо авч явж байхгүй бол шудраг бус байдал өөрөө аяндаа нөгөө нэг симфи болгоноор жоо ороод үйлчлдэг шиг нөх болгонд тухтан одоо энергич ороод үйлчлдэг шиг юм болчтой. Тэгэхээр бүгдийг хэлхийг хийж байна. Тэгэхээр бидний нөгөө нэг нийтлэг юм байна л да. Төр үнхээр л ухаалаг болчвол төр засаг үнхээр л ухаантай хүмүүс гарчвал бид зохгүй юм шиг, бид сайхан амьдрах юм шиг бодоод идэг. Гэтэл нөгөө ухаалаг төр иргэдийн оролцоо хоёрын чинь уялдаа ерөөсөө л юм биш. Иргэд оролцож байж ухаалаг төр бий болно. Гэдэг л одоо зарчим чинь эндээс гарч чинь тийм. Ерөнхийдөө дахин сонгогдоод 13 оны бас ихтэй ухаалаг төрийн бодлого ингээд явуулж байна. Энэ хүрээнд маш олон чухал хэмжээ авч явуулж байгаа. Хууль зөрчил өөрчлөлт оруулах судалгаа тооцоонд одоо тулгуурласан тийм эдийн засгийн шинэ бодлого явуулна гэдэг. Тэгэхээр энэ ухаалаг төрийн бодлогын одоо бас нэг гол хэсэг нь болохоор заашгүй иргэдийн оролцоо нуруу төвчл сант орсон асуудал байж байгаа. Ерөнхийлөгч бас тодорхой хуулиуд санаахад явж байгаа нэгэн таа хүн мэдж байгаа үр дүн гарсан байгаа шийдвэр тасны хууль гэдэг тийм ээ. Тэгээ юу ч ерөнхийдөө үзэж байгаа юм гэхээр иргэд мэдээлэлтэй байж ижил энэ асуудалд оролцсон аа. Мэдээлэл байхгүй бол шийдвэр гаргахад оролцож байхгүй. Тийм учраас энэ мэдээллийн тогтолцоог энэ юм бүтээлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээд ерөнхийлөгчийн зүгээс одоо ерөнхийлөгч хамгийн газраас олон чухал арга хэмжээ явагдаж явж байгаа нэг хэсэг нь болохоор энэ төсвийн хууль иргэдийн оролцоотой холбогдуулаад иргэдийн оролцооны загвар дүрмжрмүүдийг одоо босруулж иргэдэд ингэж гартаа тавьж зарим одоо орон нутгийн хэрэгжүүлээд ингэж явж байгаа. Иргэний оролцоо гэхээр бид нар зүгээр нөгөө улс төрийн нэг нийгмийн тийм оролцооны тухай яриад байгаа. Яг үүний хэрэг дээр бид нар
ухамсарлаагүй Барсаны улс орныхаа энэ төр өдөр болго оролцоо гэж. Одоо энэ дээр нэмээд бидний ухамсарлалтаа оролцоо хэрэгтэй байхгүй. Энэ чинь угаасаа миний улс орн шүү дээ. Би энд чинь угаасаа оролцдог шүү дээ. Муу юм болоход би яагаад оролцдог, сайн би яагаад оролцож болдгүй. Яагаад мэдээлэл ирдэггүй, яагаад би хурдан суугаад саналаа гэж болдгүй те. Яагаад би тэр улаан гэдэг хүмүүсийг бол тань улаан гэж хийж болдгүй. Яагаад бүгдийг нэлж байгаа улгаас нэр хөөж ингэж болдгүй. Ердөө ерөнхийдөө ч юм тавиад байгаа бодлогын цаад мөн чанар, цаад зорилго нь юундээ байгаа хэрэг энэ газар авсан босрон үзэгдлүүдийг хазаарлаа. Тэгээ сая таштаас үзэх маань хэлдэг те. Тэр байлгийн боол дэндүү шудраг болсон байна. Босрон явдалтай энэ шудраг бос зүйл нийгэм дэндүү газар авч байна. Ялангуяа их мэдлэлд хүрсэн хүмүүсийн амин хувь хичээсэн улс их орныхоо эрх ашгийг, ард түмнийхээ нийтлэг төрөнд эрх ашгийг үл одоо тоогдог те. Ундаа гişигдэг энэ явдлууд ерөөсөө жин үзэгдэл болж хүрээтэй. Тэгээ ер нь бол нийгэм нийтийн ерөөсөө ийм байх ёстой юм шиг хүлээж авах гэдэг хандлага хүртэл одоо ажиглагдаж эхэлж байна. Энэ бол маш муу. Яг л энэ явдал чинь ингээд хоригдлогдож байгаа. Өөр зүгээр энэ даалгавч нь байдаггүй. Энэ чигээр хоригдлогдож байгаа сүлдээ тэсэгдэг. Тэсэхээр бол аюултай үзэгдэл болдог. Нийгэм бол давтаргүй, устын давтаргүй байдалд ороод ихээр тэг өнөөдөр одоо Украинд жишээлбэл юу болж байна те. Энэ Африкийн орнуудад ямар эвгүй байдлууд үүсч бий болж байна. Тэгээ бид нар энэс улс орноо энэ чиглэл рүү явуулж болохгүй. Явуулахгүй гэвэл бүгдээрээ нийлж байгаад яах вэ гэдгийг ярилцдаг байх хэрэгтэй. Тэр нь ийм иргэншил гаргаад хахад энэ нарт түмэн халамжлалаар хүлээж авах хэрэгтэй юм байна л да. Өнөөдөр харамсалтай миний мэдлэг хүрэхгүй. Би одоо өөрийнхөө асуудлыг болгож явал боллоо. Бусд нь бол одоо энэ тэр дарганаар тэр одоо нам зам тэгэл одоо энэ мундаг хүмүүс шийдэн биз гэсэн ийм хандлага хэвээрэл байгаа юм да. Тийм хүмүүс нөгөө өөрөө өөрсдийнхөө хүчит итгэл юм байна. Энэ бол ингээд тав талын оролцоо шаардлагатай тийм одоо ингээд Монгол улсын ерөнхийлөгчөөс энэ асуудлыг ингээд зөвтгүүлээд аваад яваад ингээд бодлого тодорхойлоод яваад байгаа. Үүнээсээ гадна одоо үнэхээр одоо бидний төгсөд юм гэхээр Монгол улсын засгийн газраас ч гэсэн тэр Монгол улсын хурлаас ч тэр мөн энэ одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай бүхэн шатны байгууллагууд, төрийн бас байгууллагуудын тэгээ манай иргэдийн өөрсдийнх нь бас идэвхтэй оролцоо шаардлага үнэхээр их байгаа. Энэ 11 онд төсөө хуулийн батлах үед бид үндсэндээ 2009 онд Монгол улсын ерөнхийлөгчийн захирамжаар ажиллаж байгуулад энэ орнуудын төсөө харилцаа иргэдийн оролцоо бид бодлого усгуулыг явуулсан шүү дээ. Тэгээд ингээд явж байхад тэр үед хэрэгжижсэн нэг гол асуудал юм гэхээр төсөө хуулийн дангаар нь гэж явуулмаргүй байна. Бусад одоо тэр засгийн режим тухай бол бусад хуулиудад өөрчлөлт оруулаад энэ төлөв савлах асуудлыг бүгднийг нэг бүрэн шийдчихээд энэ хүрээнд төсөө хуулийг явуулмаар байна гэдэг. Тэгээд бид ингээд бүгдийг нэг мөр хамт явуулах юм бол энэ асуудал ч өнөөдөр шийдэхгүй явж байгаа шүү дээ. Тэгээд хоорондоо хэрүүл оруулаад мэтгэлцээтэй үр дүн баггүй явах гэсэн. Бид юу үзсэн гэхээр ер нь бол төсөө хууль гэхэд яваа. Мөнгө өгөх юм шийдэн. Тэгэхээр ингээд мөнгө өгөх мэдлэг алдагддаг өгчээ. Тэгээд ингээд суулгах явцад тийм ингээд мэдээж тэгээд юуны тасал дараагийн асуудал гарч ирэн. Тэгээд усан хууль тогтоомжийн асуудал тийм төсөөхөн гарсан хуультай хамт дараа нь шийдэж явцгаая гэдгсэн. Тэгээд үндсэндээ одоо бол харж яхад ерөнхийлөгчөөс санаачлаад ийм хууль тийм хууль гаргах хэрэгтэй гэдэг яваад байгаа болохоос ш. Бусад одоо институтуудаас нь тэгэхээр хийж байгаа алхам чадах. Харин ч сая тав харж ирсэн шилэн насны хууль гэж чинь хуралдаад нэг орол бүтсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээд бид одоо зарим юм өөрчилж тэр одоо тавьсан шаардлагуудыг нийцүүлэхэд зарим одоо сайжруулах чиглэлээр асуудлууд орсон. Одоо бид иргэдийн оролцоо төлөвлөлт саналшууд арчлыг дэмжих үндэсний хөтөлбөр 3 жилийн хугацаанд үндэсний хөтөлбөр гэж 2012 оны хавар бид одоо өргөн бичгээр одоо бүтгэх хууль дээр төдийлөн хэрэгцээг ингээд уншаад явж байгаа. Тэгэхээр энийг бүтгэх бид нар шулхах шаардлага өнөр гарч ирж байна. Тэгэхээр энийг би зүгээр нэ хараад тахад өөр тийм шүүмжлэх класс юм биш тийм ээ. Ер нь иргэдийн оролцоо гэдэг нь манай хөгжлийг одоо төрөлдөх, хөгжлийг дард иргэдэд хүргэх одоо гол арга механизм байгаа маа. Тэгэхээр бид энэ хөгжлийн асуудлыг ярихтайгаа хамт хоосон хонолч юм уу те эсвэл хэсэг дарга нарын амбиц асуудал явахгүйгээр яаж энэ асуудал иргэдэг татж оролцуулж тийм үү. Ер нь бид чинь гэхдээ нөгөө олонтой холбоотой гэж ярьдаг тийм. Тэгэхээр аль болох энэ асуудлыг хамт шийдэж амжилтанд хүрэх болж байна. Бүгдээрээ хэлэлцэл буруугүй ч гэсэн. Тийм. Бүлээн осоо хэлгүй гэдэг тийм. Тэгээд чинь нөгөө иргэдийн оролцооны энэ одоо гол механизм чинь манай хүүхдээс аль дээрээс ингээд зүйлс зүгтэй өөрсдийнхөө суугаад тоглоод явцсан байж шүү дээ.
бүх ард иргэд өөрсдөө оролцох хэрэгтэй шин. Одоо энэ засаг дөрвөн дандаа дээгүүр бүгд шийдэж байна шин. Ард түмэн олон ядуурлал гэдэг яад юм аа ойлгохгүй. Засаг дөрвийн үйл ажиллагаа бол тухайн гэдэг нийт үйл ажиллагаа бий болчихж шин. Ард түмний өөрөөс өгөхгүй. Бас чадахгүй. Та энэ оролцох боломжийг эргэлхийлж оролцох энэ юуг хайж исэн үү? Оролцох боломжийг хайж байсан. Оролцохыг хүсэж байсан. За зарим ч үед оролцож байсан. Гэхдээ оролцох нөхцөл бол хаагд хязгаарлагддаг юм. Биш одоо энэ нөхцөл байдал бол. Үн оролцох нь зөв шүү дээ. Гэхдээ ч урд нь ч гэсэн яг л ингээл төр засаг бүхний шийдэл явж ирсэн шүү дээ. Оролцох боломж нь байх зохион байгуулалтаа сайн хийгээд оролцох нь оролцсон шүү дээ. Энэ хинээс шалтгаалх юм болоо? Одоо тийм зохион байгуулалт хүмүүсээс шалтгаалж. Сайн иргэдийг сайн зохион байгуулалт оролцуулах бүхэнд оролцсон шүү дээ. Тэгээд зүгээр хувьдаа яг байгаа бас тэрийг зохион байгуулалт оролцуулж байгаа юм байна. Энэ оролцох боломж нь хязгаарлалтууд байгаад байна уу? Эсвэл иргэд нэгдэж чадахгүй байгаад байна уу? Нэгдэж чадахгүй. Тэр одоо цаг цаавал гарах хэрэгтэй байх та тий. Ямар нэгэн байдлаар одоо бас өөрсдөө төлөө цаг цаавал гарах хэрэгтэй. Одоо энэ бүх болохгүй байгаа юмыг л одоо ярьж хийж нийлж одоо тэмцмээр байх одоо. Энэ хүмүүсийн олсон тушаалд буруу шийдвэр гаргаж ард түмний ажендал дэвшилгүй төсвийн хөрөг зориулалтаар зарцуулагддаг. Албан тушаалд албан тушаалаар нэвтрүүлэн өөрийн эрх ашиг илүү чухал гэж байвал та саналаа илэрхийлж шүүмжлэх хэрэгтэй. Үүний тулд та мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэрнийхээ улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөц, төсвийн санхүү, худалдан авах ажиллагааны талаар бүхий мэдээллийг авах хэрэгтэй. Ийхүү мэдээлэл авах эрхийг 2011 онд мэдээллийн нэлт байдлыг мэдээлэл авах эрхийн тухай хуулиар баталгаажуулсан учраас төрийн байгууллага түүний албан тушаалд танд мэдээлэл өгөх үүрэгтэй. Шууд аргачлал иргэдийн оролцоо. Жилийн насны тухай хууль байна. За мөн мэдээлэл авах эрхийн тухай хууль байна тийм. А энэ хоёр бол бас мэдээлэлтэй иргэдийг яаж мэдээлэлтэй байх вэ? Яг энэ оролцоонд нь яаж илүү одоо үр дүнтэй оролцуулах вэ гэдэг бас нэг бодлого баримт өгч байсан ба. Дараагийн бас нэг хуулийн төсөл бас боловсролтой явж байгаа гэж би сонссон. Ухаалаг тэрийн бодлогын хүрээнд хууль эрх зүйн орчин бүртгүүлэгч хэлээр бол ерөнхийлөгчөөс олон одоо асуудыг санаачлаад олон бодлого санаачлаад ингээд аваад явж байгаа. Тэгээд түрүүний хэлсэн шилэн даасны хууль гэдэг ийм хуулиудаас гадна яг иргэдийн оролцооны чиглэлээр бид өнгөрсөн хугацаанд нийтийн зар мэдээний хуулийн төслийг тэгээд орон нутгийн иргэдийн санал асуулт хураалтын хуулийн төслийг бидэд явсан л да. Тэгээд бид ингээд хуулийнхаа төслийг бас иргэдийн хэлцүүдэд иргэний танхимаар ярилцаад тэгээд өнгөрсөн 2 дугаар сард бид бас ерөнхийлөгчд эхний одоо эсгээ танилцуулсан. Тэгээд ерөнхийлөгч бидэнд ямар чиглэл өгсөн гэхээр ер нь энэ иргэдийн оролцооны олон жижиг асуудыг ингэж хууль болгож олон жижиг хууль оруулж яхаар ерөөсөө бүгдийн хооронд нь холбосон байдалтайгаар бодлогын нэг тийм том одоо баримтчиг том одоо хууль оруулъя. Тэгээд ерөөсөө иргэдийн оролцооны хууль гэдэг тийм одоо хуулийн төсөл таад нэгдэд ингээд хийж яваач гэсэн чиглэлсэн байгаа. Бид энэ асуудлыг ингээд зохицоогоо шийдэх тийм л бид ажиллаж явж байгаа. Тэгээд яг бид өнгөрсөн 7 хоногт нийслэлийн иргэний танхим дээр бас ингээд ард иргэдтэйгээ бас цуглаад ингээд бид ерөнхийдөө энэ иргэдийн оролцооны хууль бэлтэж байна. Ийм одоо асуудлыг бид үүгээрээ шийдэхийг зорж байна. Тэгээд бид нар энэ одоо явж байгаа энэ хуулийн үзэл баримтлал эхний явж байгаа төсөл ер нь та нарын бодлоор бол болж байгаа үгүй юу? Юу дотор болсон байна? Юу нэмээр байна? Одоо иргэдийн оролцооны ямар асуудлыг одоо шийдмээр байна гэсэн тийм хэлбэр дээр ярьцгааж хийсэн л дээ. Бид ялгарлахад иргэдээ энэ улс төрийн энэ процесст ялгарлахад өргөнөөр оролцуулах гэж чармааж Монгол Улсын ерөнхийлөгч Албан ёсоор Монгол Улсын төрийн бодлого болгоод түүний өөрөө мандат аваа явж байна. Өмнө нь бид хуулийн төслийг өөртөө боловсруулчаад тэгээд улс их хурлд оролцдог. Тэгээд өнөөх ямар хууль боловсруулсан, хаана хэн боловсруулсан, яасан, тэндээ юу тусдагцсан хинч мэдээгүй байтал улс их хурлын өдөр татгалзах гэж. Энэ практикээс бид татгалзах. Одоо энэ хуулийг боловсруулж байх учиртаа энэ хууль боловсруулах үйл ажиллагаанд иргэдийг аль болох оролцуулах шаардлага. Энэ нь өөрөө нэг өсөндөө нөгөө хууль батлагдсны дараах нэг том ажлыг өрчлөө хийчих. Сая бол эхний хэлцүүл өгсөн үү? Тэгсэн. Хамгийн анхны хэлцүүл өгсөн. Ер нь цаашдаа хэдийн хугацаатай ямар хэлцүүлэг өрнөх байх бас магадгүй өрнүүлээ гэж бодож байна. Ер нь сарыг дор хаяж 3-4 шатны хэлцүүлгийг зохион байгуулдаг. Эхний хэлцүүнд бол бид нар өнгөрсөн хэлцүүлгээр бол ерөнхийдөө зүгээр хуулийнхаа ерөнхий бүтэц тэгээд концепцийн талаар хоорондоо санал солилцсон. Ер нь ийм хууль байх нь зөв.
Тэгээ байвал ямар шугам бүтээгдэхүүн татвар ямар асуудлуудыг оруулах вэ? Тэгээд тэр асуудлуудыг нь зарчмын хувьд ер нь ямар шугам байвал зохих вэ? Энэ талаар ярилцсан л да. Ер нь ямар бүтцтэй юм бэ? Хуулийн доторх бүтцийг бид нэр харж байгаа гэхээр яг өнөөдрийн шатанд иргэдэд оролцооны одоо ямар асуудлууд, ямар харилцаа бид нар хуульчилж зохицуулах хэрэгтэй байсан талаас нь хараад байгаа юм л да. Тэгээд бид нар хуулийн одоо ингээд төсөлдөө мэдээж ингээд хуулигч зорилт нь юу, хамар хүрээ нь юу гэж өдөрчнөр тэмээ байл тийм. Тэгээд ер нь голлох одоо бүтцээ харах юм бол хамгийн ихний бидний зохицуулах байгаа харилцаа болохоор орон нутгийн эрх зүй гэдэг тэр асуудал байна. Орон нутгийн эрх зүй гэдэг асуудал бид нар юу гэж үзэж байгаа юм гэхээр яг одоо энэ том хэмжээг авч үзэх юм бол одоо шинэ засгийн газар маань яг юу хариуцах юм? Аймаг нийслэл маань яг ямар асуудал хариуцах юм? Сум дүр нь юу хариуцах юм? Баг хороод нь юу хариуцах юм гэдэг тийм чиглэлүүдийн заагуудыг тодорхой болгочоод энэ дотроо болохоор энэ орон нутгийн эрх зүйн дотроо ямар асуудал орон нутгийг яаж шийдэх юм бэ гэдэг тэр харилцааг зохицуулах болгож байгаа. Орон нутгийн эрх зүй тэгээд энэ үндсэн дүрмийг бидний тодорхойлоод байгаа хуулийн дээр сумын дүрм гэдэг ийм асуудлуудаа болохоор тухайлбал орон нутгийн тэр үндсэн дүрм дээр иргэдэн ямар асуудлыг шууд шийдэх хэрэгтэй байх юм. Ямар асуудлыг одоо орон нутгийн засаг даргын хамгийн газар иргэдийн хуулиуд нь шийдэх хэрэгтэй юм. Хуулийн байгууллагууд нь шийдэх хэрэгтэй юм. Иргэд нартай яаж харьцах харилцаатай юм гэдгийг тодорхойлох тийм нэг бүлэг явж байгаа. Энэ бүтцийн хувьд бол ийм ба мэдээллийн тухай, орон нутгийн эрх зүйн тухай, иргэний оролцоонд төрийн албан хаагч нар одоо улс төрчин төрийн намууд болон бусад байгууллагуудыг үр хариуцлагын тухай тэгээд чи одоо ямар мэдээллийг заавал илтгэж байлгаж явах юм тухай тэгээд санал асуултын тухай тэгээд хамгийн сүүлийн хуулийн хамгийн гол одоо нөгөө оргил гол сүүлийн одоо зорилго болох нийтийн санал хураалтаар шийдвэр гаргадаг. Монгол улсын түүхэнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргасан ганцхан тохиолдол байна шүү дээ. Мянган 945 он одоогоос 69 жилийн өмнө бүгд найрамдах дундад иргэн улс Монгол улсын тусгай тогтнолыг ард түмнийхэн санал хураалтын үр дүнгээс шалтгаалan авч хэлсэн гэсэн ноот бичгээр үргэлж Монголын ард түмэн түүхэндээ анх удаа 1945 оны 10 дугаар сарын 20-нд улс орон даяар тусгай тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт явуулсан юм. Ийхүү уг санал хураалтанд 18-аас дээш насны иргэд идэвхтэй оролцож тусгай тогтнолоо нэгэн дугаар баталгаажуулсан билээ. Дөрөв, хасаг, бурян, бараг, сахар, надхад бурян хайзээ. Манай улсын ихтгэж үндэстэн бүх тусгай тогтнолоо нэгэн дугаар баталж байна. Ингэж энэ санал хураалт иргэдийн идэвх оролцоо, эв нэгдэл, эх оронч үзлийн баталгаа болж Монголын ард түмэн улс төрийн томоохон шийдвэрт нэгдэн оролцож саналаа өгч Хятад улсын засгийн газраар тусгай улс гэдгийг хүлээн зөвшөөрүүлж цаашлаад дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрүүлэх эхлэлийг тавьсан юм а. Арын улс зорсон дүнгийн морь, радио, аптек, месонгоц, телефон, автомашина, их жарган техникийн элгэн хадун зүг болсон нийслэл Улаанбаатар үргэлжлэв. Бид нэг зүйлийг одоо энэ зөв ойлгох хэрэгтэй болж байгаа бүх нийтээ. Бид ерөөс эрх мэдлийг ингээд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэх гурван эрх мэдлэг гэдэгт ойлгоцсон. 20 хэдэн жил явж. Тэр жил цаасан шүү дээ. Тэгэхээр үүний хэрэг дээр ард түмэн бид дөрвд эрх мэдлэг гэдэг. Энэ гуравтаа тэнцв. Эрх мэдлийг хангагдсан байх ёстой. Дөрөвдөх салаан гэж засаглалаа. Тэгээ энэ цагаан болохоор зөв дууга гаргадаг, шийдвэрээ гаргадаг. Гаргасан шийдвэр нь яг парламентаас гаргаж байгаа баталж байгаа хуультай адилхан үйлчилдэг. Гэхдээ энэ шийдвэрийг гаргах механизм нь өөрөө яг сонгуулийг шударгаар явуулдагтай адилхан, шударгаар явуулах шаардлагатай адилхан ийм систем байх хэрэгтэй байна. Хүн болгон хурж ирээд би дэмжиж чинь эсвэл үгүй гэдэг саналаа нууцаар гаргаад тэрийг тоглоод за энэ саналыг ард түмэн дэмжиж байгаа учраас одоо үүнээс хойш улс орноо ингэж явна. Тэгээд ингээд тэр нь яг Монгол улсын парламентаас эхлэх хуулиас баталсан хуультай адилхан хууль эрх зүйн хүчин төвлөрдөр шийдвэр акт болоод ингээд явдаг. Ийм системийг бүрдүүлэх хэрэгтэй юм. Тэгээ үүнийхээ дараа болохоор бид ингээд иргэдийн харилцааны, иргэдийн оролцооны бас их гол чухал хэсгүүд байгаа. Нийтийн хөнгөлөлийн асуудлыг, иргэний аудитын асуудлыг ингэж бас энэ асуудал дээр
хуулийн дотор тодорхой бие даасан бүлгүүд болгож хийж байна гэж. Тэгэхээр ингээд харахад бол бид нар одоо харж байгаагаар ингээд иргэдийн оролцооны тэр одоо харилцааг бид ингээд шатлаа тийм үү. Асуудал шийдэх тэр одоо арга төвшингээр бид ингээд энэ бие бинийгээ дагсан нөхсөн дэмцэн тийм бүлэг заатууд ингээд бүтээн хуулийн юу гаргах гэдэг явж байгаа. Асуудлаа ингээд цогцоор шийдвэрлсэн ийм хуулийн төслийг бид боловсруулж байгаа. Одоохондоо хуулийн төсөл боловсруулна гэдэг нь хайртай хүнд гаргаж байна л да. Тэгэхээр тэр нэлийн сайн ухаахад нэлийн мэргэжлийн өндөр түвшинд нөх шаардлагатай. Хуулийн төсөл боловсруулагдаж байна. Энэ хууль маань ер нь хизээ болсон их болд өргөн баригдах вэ? За наанаас хилцүүлэгүүд байгаа гэж юм. Одоо иргэд маань бас сонин шүү дээ. Энэ хилцүүлэгд хизээ явагдах юм бэ? Иргэд энд яаж оролцох боломжтой юм бэ? Бид яг ихний нөгөө хуулийн хөгжүүлэлт гаргачихсан. Ямар асуудал шийдэх үү тэр бүтцээ гаргачихсан. Тэгээд бүтцийнхаа нөгөө бичлэгүүдийг хийчихсэн. Тэгээд явж байгаа. Бид нар ерөнхийдөө нэг ойрын одоо 10 хоногийн дотор хуулийн хэрхэн төслийг гаргаж байна. Тэгээд хуулийн хэрхэн төслийг гаргасныхаа дараа бид бол ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний тахим дээр дахиж хилцүүлнэ. Хилцүүлэхээс өмнө президентийн маань гэдэг ерөнхийлөгчийн сайтн дээр үзүүл баримтлал хуулийн төслийн хоёрыг бүрийхээр тавина. Тэгээд бидний төлөвлөгөөгөөр юу гэж үзэж байгаа юм тэгэхээр үүнийг болохоор улс даяар бүх одоо иргэний тахимуудыг ажиллагаанд оруулаад үндэсний телевизээр хэлцүүлэх нээлттэй нэлцүүдийг үндэсний телевизээр дамжуул шууд төлөвлөгөөл дээр хийгээд тэгээд энийг одоо улсын хэмжээний зохион байгуулсан бүх иргэдийн тахимуудаас эвдээсэн саналыг аваа тэрийгээ бидэнд бичгээр болон бус хэлбэрээр бидэнд одоо протоколуудын саналуудыг бидэнд өгүүлж ирээ. Тэгээд улсын хэмжээний том арга хэмжээ тэгээд саналуудыг авчиж ярьж байгаа. Тэгэнг тэндээс гарсан саналуудыг бид нэгтгээд хуулийн төслийг улам боловсруулах болгочоод тэгээд үндсэндээ бидний төлөвлөгөөр болохоор 12 сарын ихэр ерөнхийлөгчд танилцуулаад тэгээд ерөнхийлөгчөөс тодорхой чиглэл өдөр тутмын хөндлөлтөөр тэгээд тэр бид нар оруулсан байдлаа дахиж засгийн газарт оруулахаас өмнө дахиж одоо эцсийн хөлбөр гэж нийтэд мэдээлж бас иргэний танхимуудаар хэлцүүлэх хийчихэд тэгээд бидний төлөвлөгөөр 1 сарын үндсэндээ нэг ихний хагаст эх оны 1-р сар ихний хагаст гэдэг ингээд улсын хурд өргөн барих байдлаар зохион байгуулна гэсэн тийм төлөвлөгөө төлөвлөж байгаа. Тэгэхээр явцсан хамаарна. Явцсан хамаарна тий. Тэгээд оролцоо идэх хэлцүүлгүүдийн үр дүнгээс бас хамаарна. Хүмүүсээс гарсан саналнаас тий хамаарна. Ер нь бол нэлээд тийм олон шатны хэлцүүлэг хийж байж тэгээд нэлээд тийм чамбаа төсөл боловсруулж байж улсын хурд өргөн барих юм байна. Ухаалаг төр иргэдтэй чадвартай, ёс зүйтэй, бүтээл санаачлагтай болох нь дэмжлэг үзүүлдэг. Таны хүүхдийн тоглолтын тоглоомын талбайд дэрэгдүүр автомашины зам байдаг бол хүүхдүүд автомашины асуудварт өндөр эрсдэлтэй. Ийм тохиолдолд та бус хүүхдүүдийн эцэгтэй хамтран автомашины замыг хүүхдийн тоглоомын талбайгаас холбоо өөр удмаар явуулдаг болох энэ талбайг нохоо босгон өөрчлөх сандаа төрийн цэврийн болон нутгийн удирдлагын байгууллагууд илэрхийлэх хэрэгтэй. Энэ иргэн таны шинэ автобусны буудлыг барьж зогсоод байгуулахаар болсон бол зогсоод яг хаана байдаг хүмүүс байгаа. Буудлын ямар хоёр хүмүүс үдээж байхад халууцах болон даарч бороо орж өгөхгүй байхад хасантай хэлбэж төрийн цэврийн болон нутгийн удирдлагын байгууллагын гаргах шийдвэрт оролцож тусгуулах хэрэгтэй. Энэ бол шийдвэр гаргах төвшөнд иргэдийн оролцоо. Иргэд санаачлагтай, идэвхтэй оролцоотой байвал олон асуудлыг төр засагтайгаар хамтран шийдэж хөгжлийг зөв замд өтгөх чадна. Иргэд саналаа илэрхийлж шийдвэр гаргахад оролцох хэрэгтэй. Шууд ардчлал иргэдийн оролцоо. Монгол орны ямар замаар өгчих вэ гэдэг Монгол хүн болгонд толгойлоо арчлаа гэж хэлнэ. Эндэр үдэрийг эцэгтэй гэж байна. Арчлаа хөгжих ёстой юм бол одоо арчлаа хөгжүүлэх дараагийн шат нь шууд арчлалын оролцоо. Энэ бол ерөөсөө ямар ч асуудал байхгүй маргаан үзүүл. Энэ бол арчлалын маань хөгжлийн дараагийн шат байна. Энд ерөөсөө эргэлзэх юм. Тэгэхээр бид нар одоо үйл ажиллагаагаа уялдаа холбоотой төрөгдөх шаардлагатай. Иргэд маань энэ дээр их ухамсартай зөв хандж оролцох шаардлагатай болж байна. Адгийн газархан л одоо хорооныхаа засаг даргад очиод гэхдээ энэ жил манай хорооны орон нутгийн хөгжлийн сан хэдэн төгрөг хуваалцсан бэ? Тэрнгээр одоо юу хийх гэж байгаа вэ гэж асуух хэрэгтэй. Энэ чинь дөөрөө оролцоо байхгүй. Тэгээд ингэх гэж байгаа тэгэх гэж байгааг ярихаар зэрэг тэгвэл надад ийм бодлоо. Ингээ хүмүүс өөрсдөө сайн дураар зохион байгуулалтанд орцох хэрэгтэй. За надад 3 насны хүүхэдтэй ээж үдч гэдэг юм тий. Гэхдээ манай хооронд яг цэцэрлэг байхгүй байна. Нэг ээж тэгж ярих, нэг асуудал 10 ээж ярих нэг өөр.
мянган гэж зэрэг дэгдэг шал уурсан. Асуудлаа зохион байгуулалтаар тавьж байгаа хэрэгтэй одоо. Арчлын дараагийн шатыг яриад байгаа нь юу гэдэг юм? Ер нь бол энэ зүйлтэй шүү дээ. Иргэдэн өөрсдөө энэ хууль дүрмээ эхнээс нь боловсруулаад ингээд батханд холцоод явах юм бол тэрийг иргэд хангаас илүү биелүүлж тэрний биелэлтийг хинээс ч илүү их шаарддаг гэж. Тэгэхээр бид тийм л тогтцол явах гэдэг ингээд үзэж явж байгаа л да. Тэгэхээр яг нэг юм асуудал байгаа. Юу ингээд тэгэхээр энэ асуудал ингээд хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр ингээд нэг хэрэгжлэх нь дааштай байна. Хүмүүс мэдэхгүй байх гэж үгж гараад байгаа л да. Тэгэхээр энэ маань өөрөө бол одоо шинэ 2013 оноос л бодтоор хэрэгжих гэж тийм ээ. Хэрэгжээд нэг жил гаруул өнгөрөөд явж байна. Тэгэхээр мэдээж аливаа шинэ бодлого, шинэ одоо ийм одоо нийгмийн харилцааны ийм шинэ одоо харилцааны асуудал өөрөө хэрэгжиж бүрэн хэмжээр хэрэгжих болох хүртэл тодорхой хугацаа шаарддаг нь. За ерөнхийлөгчийн хамгийн газар шууд арчил хүрээлэнтэй хамтран бэлтгэж байгаа шууд арчил иргэдийн оролцоо нэтгүүлийн маань энэ удаагийн дугаар өөр өндөрлөж байна. За бид өнөөдөр иргэдийн оролцооны хуулийн тухай за шууд арчил иргэдийн оролцооны ухаалаг төр чи яаж холбогдох гэдэг маш өргөн сэдвээр бас их үр дүнтэй яриа өргөнүүллээ гэж би бодож байна. Тэгээд үзэгч түмэндээ хандаж хэлэхэд сайн сайхан нийгэм, сайн сайхан ирээдүйд тэмүүлж байгаа бол бүгдээ одоо энэ хуулийн төслөөс авахуулаад одоо өөрсдийнхөө амьдралд хамаатай их олон зүйл оролцох хэрэгтэй юм байна шүү гэдгийг жиргэцтэй уриалъя. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.